За бүгдээрээ сайн байцгаана уу. За уншлах сонсох өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн уншлахаар болохоор за ганц биечүүдтэй зориулсан та хизээ явах ёстой болох вэ? Тэр хүн чи яг ямар хүн байх вэ гэдэг тийм унших гэж байна. За тэгээ сонголтын 3 үзрийг тавьсан байна. За тэгээд үзрээ сонгох богинохон тийм хугацаа өгдөг. За хөзрийг сонгоцсон байгаа гэж найдаад уншлаханд орё. За өнөөдрийн нэгдүгээр группийг унших хөзөр маань Everyday Beach Tarot. Энэ хөзрөөр уншигдах нэ. За тэгээ хөзөрнүүдээ нэмж ерөнхийдөө авчхаад тэгээд уншлаханд орно гэж. За нэгдүгээр групп зөвлөгдсөн. За мессеж хөзөр авъя. Мессеж карт авах. Мессеж карт. Мессеж карт. За Tower гэдэг. Tower карт сонгогдчихэ. За хэд нэг. За энэ нэгдүгээр хөзрийн эхний сонголтын карт болохоор Garden гэдэг. За Garden карт сонгогдож дараа нь Tower гэдэг карт сонгогдсон байна. За дараагийн хөзрөөс бас мессеж авъя. Картаас мессеж авъя. За нэгдүгээр группээр зөвлөгдсөн карт. Мессеж карт өгнө гэж. За энэ энд тавьсан нэр. Хоолол. Биш байна л да. За дараагийнхны хөзрөөс ахаад дөрвөн төрлийн хөзрөөс мессеж картыг аваад мессеж карт тэр хүн хизээ хостой болох вэ? Нэгдүгээр группийн хүмүүс хизээ хостой болох вэ? За тэр хүний яг ямар хүн байх вэ? За энэ хөзөр шинэ хайр. За тэр хүн ямар хүн байх вэ гэдэг дээр дахиад нэмэлтээр яваад. Ямар хүн байх вэ тэр шинэ хайрын. Finance and career гэсэн хөзөр. За одоо тарах хөзрөөсөө үндсэн. За нэгдүгээр группийн маань хизээ хостой болох уу? Тэр хүн ямар хүн байх вэ? Тэр хүн хизээ учрах вэ гэдэг дээр ямар хүн нөхцөл байдлаар учрах вэ? Тэр хүнтэйгээ хизээ учрах вэ? Тэр хүнтэй хизээ учрах вэ? За тэгвэл тэр хүн ямар хүн байх вэ? Тэр хүн ямар хүн байх вэ?
ямар хүн байх вэ гэхээр тэгвэл тэр хүн одоо нэг яг мөн үү гэдгийг одоо таних агаар гэх юм уу? Тэр хүн гэдгийг одоо яг тэр хүний одоо онцгой юугийн шинж тэмдэг гэх юм уу? Тэр хүний онцгой шинж тэмдэг. Тэр хүнийгээ гэж яаж мэдэх вэ гэдэг онцгой шинж тэмдэг. Тэр хүн гэдгээ яаж таньж мэдэх вэ? Тэр хүний онцгой. За ингээд уншлаганд орно гэж уншлаганд орох гэж юунуудаа дэлгээд дуслаа ямар ч гэсэн. За тэр хүн та хизээ учрах вэ гэхээр за урин зуны дулаан ийм сайхан гэр орондоо ингээд нэг гарден ингээд юу гэх цонхон голгоол нэг сайхан нарны илж оруулаад гэртээ ингээд нэг цэцэг навч дэлгэрсэн ерөн хаврын юм уу зуны урин дулаан цагтаа гэж байгаа. Ер нь хавар юм байна л да. Хавар. Энэ хөзөр дээр ч гэсэн ер нь хаврыг илтгэсэн Японы нэг сакура цэцэг дэлгэрж байгаа цаг ч өөрөө 3 сар 4 сарын үед байдаг. Тэгэхээр энэ дээр ч гэсэн ерөнхийдөө бас нэг өрн дулааны улирал ороод нэг айл нэг одоо юу гэдэг нэг юм цонхмонхоо дулаалсан дулаалаг байдаг юм бол тэрийг аваад бас нэг цонхмонхоо онгоолгоол нэг тийм сайхан одоо нэг тийм агаар оруулаад за тэгээл нэг байгаль дэлхийн ногороол эхлэх ийм цаг үед гэсэн үг. Ер нь хаврын улирал болж таарж шүү. Энэ сакура цэцэг чинь өөрөө хавар дэлгэрдэг. Энэ өрн дулааны цаг өөрөө бас хавар. Хаврыг илэрхийлж илтгэж байна. За энэ бол таны хувьд бол ерөөсөө яг шууд утгаараа таны шинэ хайр байх болно гэж байгаа байхгүй. New person has stirred your romantic feelings. Айгу романтик харилцаатай шинэ хайр байх болно. Тэгээ энэ учирлыг болохоор яагаад одоо энэ хүнтэй учирсан бэ гэхээр ерөөсөө юм нэг сахиусан тэнгэрүүдийн одоо хөдөлгөөгөр учрах ёстой болоод шинэ хайртайгаа та учирнаа гэж байгаа байхгүй юу? Шинэ хайртайгаа та сахиусан тэнгэрүүдийн хөдөлгөө заавраар учрах болно гэж. За энэ нэг юуны грей гэсэн хөзөр гэдэг. Грей гэдэг чинь яг шууд утгаараа нөгөө саарл гэдэг өнгийг илэрхийлж байгаа боловч тэгтээ одоо нөгөө та нэг хэрэг хуучин харьцаатай хэн нэгэн байсан бол тэр хүнтэй бүрэн төгс. За одоо нөгөө нэг шинэ хүнийг хүлээж авах хэмжээний одоо нөгөө нэг юутай чадaltaй сэтгэлзэн хувьд юм бэлтгэлтэй. Сэтгэл зүйн хувьд ингээ бүрэн дүүрэн чөлөөлөгдсөн. Одоо хуучин хэн нэгний найз охиныхаа юм уу, найз залуугийнхаа юм уу, эсвэл эхнэрийнхээ ингээд хуучин энерги нэг хүнд ингээд нэг хадгалагдаад байдаг байхгүй. Одоо нэгэсэндээ энерги гэдэг нь та тэр хүнийг нэг бүрэн мартаж чадаагүй. Өмнөх харьцааны одоо нэг бүрэн тэр нэг сэтгэлийн шарах байсан бол шарах нь эдгэрээгүй. За одоо нэг төр зүрийн хугацаанд ингээд өрхөд яасан бол за та тэр хүнтэй ингээд бүрэн дүүрэн харилцаа ингээд бүрэн төгс илэрхийлээд энэ хүнийг та ингээд нөгөө өнгөрсөн цаг үеийг ингээд бүгдийг явуулаад дуусцсны дараа энэ хайрцаа бас ирэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй та нэг юм яг одоогийн төвшөндөө бол энэ хаврыг болтол яг одоохондоо бүрэн дүүрэн тавьж өмнөх харьцаа энергиэс салаагүй байгаа бас нэг тийм энерги байж магадгүй. Тэр харьцаа дууссаны дараа энэ харьцаа танд ирнэ гэж байгаа. Нэгсэндээ танд сэтгэлийн шарах байгаа бол та өөрийгөө эдгэж ангаацсны дараа ирэх гэдэг байгаа байхгүй юу?
Тэгвэл хүн нөгөө нэг шинэ харьцаанд бэлэн биш байгаа үед яг нөгөө хүнийг нэг юм гоё цагаан цас шиг ингээ гоё хүлээж авч чаддгүй одоо нөгөө тэрнтэй өмнөх харьцааныхаа хин нэгэнтэй ижилсүүлээл эсвэл одоо харьцуулаад нэг юм байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр хэнийг ч хинтэй ч харьцуулахгүй болсон яг тэр цаг үед танд шинэ хайр чинь ирнэ. За тэр хайрын харьцаа болохоор яг ямар хүн байх вэ гэдэг дээр болохоор тийм тодорхой хэмжээний мөнгөтэй, санхүүтэй, өөрийн гэсэн ажилтай, карьертэй хүн байх болно гэж байна. Тий. Бүр бага залуу хүмүүсийн хувьд бол ерөөсөө таны хувьд шинэ хайр ирнэ. Тэр нь хаврын цагт ирнэ. Энэ олон хүмүүс сонсож байгаа болохоор зарим хүмүүст өнгөрсөн амьдралыг ингэж тавьж явуулаад марцсны дараа зарим хүмүүст бол ерөөсөө цоо шинэ хайр анх удаа одоо хин нэгэнд одоо юу гэх юм жинхэнэ гэхээс илүү шинэ хайр л гэж хэлж байна л да. Жинхэнэ хайр, шинэ хайр хоёр чинь бас өөр л дээ тийм ээ. Нөгөө нэг хавар ирэхээр хайр ирнэ гэдэг шиг л яг нэг улирлын чанартай бас шинэ хайр ирэх гээд байгаа байхгүй тий. За тэгэхээр үндсэндээ та хизээ яг ямар цаг үед та яг ямар байгаа үед ингээд тэр хайр ирэх вэ гэхээр та юмыг ингэж нөгөө нэг ингэж нэг шүүж тунгааж одоо юу гэх хар цагааныг нэг одоо ингээд нэг балансыг олох гээд ингэж нөгөө юу одоо яг нэг тийм байх ёстой гэдэг нэг таны итгэл үнэмшил миний найз охин яг л тийм байх ёстой гэсэн нэг тийм эсвэл миний найз залуу тийм байх ёстой гэсэн нэг тийм итгэл үнэмшил таны хувьд одоо нөгөө байхгүй та ингээд юмыг нэг одоо миний найз охин яг л юм байх ёстой гэж ингээд бодсон байгаа бол яг та тэрийг ерөөс ингээд нэг тийм харахгүй ингээд тий нэг хоёр нүдэрээ энэ хоёулынгийн ингээд шүүгээд одоо ёстой ийм байх ёстой энэ хоёрын баланс тэнцвэр нь одоо жишээ нь мөнгө санхүүч гэдэг юм уу гэр орны нөхцөл байдал ч гэдэг юм уу за царай зүүсэн ч гэдэг юм уу одоо миний нэг тайп ингээд миний сонирхол би тийм л охин тийм үү тийм л залуу тийм үү дуртай гэдэг ингээд боддог байсан тэр нэг баланс тэнцвэрийг та магадгүй тэр үед нөгөө нэг яг энэ үед та нэг тийм одоо нөгөө магадгүй таны нөгөө нэг бодож байгаагаас тис өөр төрлийн хизээч нөгөө нэг огт сонирхож байгаагүй ч юм уу миний одоо нөгөө сонирхол гэж бодож байгаагүй төрлийн хүн байх магадлалтай. Тэр нь ямар үед ирэх вэ гэхээр найз нөхдөөрөө хамтдаа тийм гоё цагийг хөгжилтөө зугаатай өнгөрөөж байгаа цаг үед эсвэл одоо нөгөө ямар нэгэн сургалт курс нэг сонирхлынхоо дагуу сургалт курс юмд явж байгаа үед магадгүй тэнд уулзаж учрах. Тэгээд тэр харьцаа нь өөрөө таны хувьд ерөөсөө тийм нэг санаанд оронгүй гэдэг шиг хизээч өмнө тийм сонирхдаг төрлийн хүн биш. За тийм магадлал тийм байгаа үед танд ингээд та одоо нөгөө хостой болох нэ. Таны нэгсэндээ итгэл үнэмшлийг эвдсэн арай өөр төрлийн хүн орж ирэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр та тэр хүнийг ингээд бас ийм хүн бас байж болох юм байна. Бас арай өөр төрлийн одоо ийм хүнтэй ч бас энэ ч бас нөгөө давуу талч гэдэг юм уу арай илүү гэрэл гэгээтэй тал одоо нөгөө хүсхийн бол ийм төрлийн хүнээс ч гэсэн одоо ингээд одоо юу гэх юм одоо ингээд гэрэл гэгээтэй давуу талыг ингээд олж харах юм бол бас ийм хүнч байх боломжтой юм байна гэж олж харна гэсэн үг. За тэгээд тэр хүнтэйгээ яг яах вэ гэхээр two of cups буюу хоёр биендээ айгүй хүчтэйгээр ингээд нэг татагдана. Энэ харьцаа нь өөрөө ингээд таны амьдралд ингээд орж ирж байгаа нэг амьдралдаа учрах ёстой хүнтэй энэ амьдралын тойрог гэсэн хөзөр сонгогдож байгаа. Таны амьдралд энэ амьдралын тойрогт зайлшгүй орж ирэх ёстой арай таны төсөөллөөс өөр өнгө аястай
өөр хүн орж ирнэ. Тэгэхдээ та тэр хүнд ингээд нөгөө нэг үнэхээр ингээд та тэр хүнд ч тэр хүн ч танд ч тэр ингээд нэг хоёр биенээс ингээд үнэхээр одоо юу гэх юм тэр харьцаа маш их тааламжтай байх харьцаа болно гэж. Бие биендээ ингээ өгөө аваад тэнцүү. Одоо хэн нэгэнийг илүү их ингэж нэг араас нь гүдэх ч юм уу одоо нэг тийм биш. Хоёулаа л нөгөө хүслээрээ учирна гэдэг шиг хоёулаа л ингээд хоёр биендээ айгуу тийм сайн байх болно гэж. Тэгээ ийм хөвгчлөлтөд ийм сайхан кофегаа байд юм уу, виногоо байд юм уу ингээд хуваагаад уугаад тэгээд нэг хоорондоо хоёр биенийгээ илүү гүнзгий одоо таньж мэдэх тийм цаг хугацаа айгүй их гарч ирэх болно. Тийм байгаа цаг үеийн айгүй тийм таатай байх болно гэж байгаа байхгүй юу? Хэн хинэн тэр харьцаанд айгүй тийм таатай байх болно гэж. Энэ харьцаа өөрөө одоо ингээд нэг айгүй гоё тийм баланс тэнцвэрээ олсон харьцаа байх гэдэг. Тэр айгүй онцгойлон хэлэгдэж байгаа нэг гоё хин хиндэ татагдана бас одоо мөнгө санхүүгийн хувьд ч гэсэн хин нэг нь давмгаалах юм байхгүй яг л ингээ нөгөө хүсэл сонирхлоороо өөртөө уулзраад хамтдаа байгаа учраас энд нэг тийм хүсэл сонирхол нэгтэй хүн гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр хүсэл сонирхлоороо уулзсан хүмүүс одоо ийм хамаагүй хүсэл сонирхлоороо л хоёулаа ингээд бие бинийгээ сонгож одоо сонирхол нэгтэй хүн байх магадлал маш өндөр байгаа. Тийм болохоор бүх юм дээр ийм аягүй гоё ингээд мөнгө санхүүгийн харьцаан дээр ч тэр хоёулаа одоо нэг хамтдаа гарч ороод ингээд хоолцоо идэж уугаад одоо ингээд бие биентэйгээ хөвгчлөлтөд цагийг өнгөрөөсөн ч тэр ингээд нэг айгүй балансаа барина гэдэг. Баланс тэнцвэрээ олно гэж. Тэгээд энэ харьцаа өөрөө ингээд танд айгүй гоё юм эрч хүчийг яг л сонирхол нэгтэй хүнтэйгээ учирсан учраас айгүй эрч хүчийг хаашаа явсан ч хамт явна. За хүсэл мөрөөдөл юу хийхийг хүсэж байгаа тэрийг чинь ч гэсэн ингээд нэг хамтдаа дэмжиж ингээд хамтдаа урагшлах хүн байх болно тэр хүн чинь. Эсвэл нөгөө нуруунаас чинь түлхэж өгдөг хүн. Одоо хүсэл сонирхол өөр хүмүүс одоо нөгөө нэг хамтдаа хөгжилтэй цагийг өнгөрөөж чаддгүй. За тэгээ биеийнхээ хийж байгаа юмыг нэг бүрэн дүүрэн дэмжиж чаддгүй, ойлгодгүй нэг тийм байдаг. Гэтэл эсэргээрээ энэ харьцааг ерөөсөө таярын хүсэл сонирхол дээр нэгдэж учирж байгаа харьцаа учраас маш гоё ингэж нөгөө нэг бие биенийг ингэж хурцлж ингэж урагшлуулж ингэж өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ дээр энэ байт буюу ингэж өхөл гэсэн үзэр. Энэ үзэр яг юу илэрхийлж байгаа нөхөр таны нөгөө нэг хуучин тийм байх ёстой, ийм байх ёстой. За найз охин бол ийм байх ёстой. За найз залуу бол ийм байх ёстой гэдэг нэг тийм итгэл одоо юу гэх юм хуучин итгэл үнэмшил бол энэ харьцаан дээр дууснаа гэж байгаа. Танд шал өөр төрлийн хүн уучраад та тэрнтэйгээ маш хөвгөлтэй, маш таныг ойлгодог, маш сонирхол нэгтэй ийм байгаад байгаа болохоор таны өмнөх хуучин итгэл үнэмшил энэ харьцаан дээр бол дууснаа гэж. Тэгээд нэг гой бие бинийгээ дэмжсэн хамтдаа урагшилсан магадгүй энэ ажил төрлийнхөө сонирхол дээрээ нэгдээд хамтдаа юм гой нэлээд юм ажлын ч юм уу хүсэл сонирхлын ч юм уу юм ачаалтаа хамтдаа ингээд ёстой нэг ерөөсөө ингээд бие бинээсээ нэг тийм холдохгүйгээр ягаад гэвэл хийх гэж байгаа хүсэл сонирхол нь нэг учраас л ерөөсөө ингээд бие бинээсээ ингээд нэг тийм гой мөнхийн хажуунаас нь хараад ингээд бие бинийгээ дэмжээл за тэгээд ингээд одоо нэг зөвлөлдөөл тий. Энэ харьцаа бол цаашдаа тэгж явагдахаар харьцаа байгаад байна гэж. За та тийм хүнтэй учрах нэ. Тэр учрал чинь энэ хаврын цагт учрнаа. Гэж байна да. За их л гоё тийм одоо энэ дэр яг хүзрийн уншлагаас гадна нэг хувийн бодол сонирхол юу гэх юм өөрийн гэсэн нэг хувийн бодлоо хэлэхэд угаасаа хүн нэг хүсэл сонирхол нэгтэй хүн л ерөөсөө хүний амьдралд маш их чухал ш. Ягаад гэвэл дэмжлэг ерөөсөө бас хийж байгаа юмыг чинь ойлгоно гэдэг бол асар чухал л да.
Тэгэхээр яг та хоёрын хувьд та учирсан шинэ хүнтэйгээ яг нэг тийм гоё уулзрал ирэх нэ таны хувьд. За ийм байна. За хөзрээс өөр хэлэх мессеж байна уу гэхэд за энэ өдрөөс нэг энэ шинэ хайр сэтгэлийн харьцаанд romance and love гэдэг энэ өдрөөс нэг одоо зөвлөгөө хөзөр татаад за тэгээд нэгдүгээр группийн уншлага ер нь өндөрлөё. Тэгээ ойлгомжтой байна тийм ээ. За нэгдүгээр группийнхэнд зөвлөгөө хайрын тал дээр учир хүний тал дээр зөвлөгөө юу байна аа гэдэг олноор унсах учраас нэгдүгээр группийнхэнд за энэ байна. За энэ хөзрийн илэрхийлж байна вэ? Voids таныг одоо энэ цаг одоо энэ ганцаараа байгаа энэ цаг үеийг тий одоо нэг таны сэтгэл хоосорсон байгаа одоо нэг жоохон уйтгартай гунигтай цаг үеигээ тийм ээ нэгсэнтэй өөрийгөө эдгэж ангаагаад дараагийн шинэ хайранд бэлэн болохын тулд хоосон одоо нэг сэтгэл зүйн энэ нэг хоосон байгаа байдлыг хүчээр юм уу одоо дүүргэх гэж яарах хэрэггүй гэсэн мессеж ирж байна. Таны сэтгэл зүйн шархлаа одоо өөр нөгөө ганц бие биш байж байгаад урд өмнөх харьцааны сэтгэл зүйн шархлаа бүрэн эдгэрэлтийг одоо нөгөө нэг өөрөөр нь ингээ явагдахын тулд та одоо нөгөө нэг ганцаараа байна, уйтгартай байна, тийм байна, ийм байна гэд одоо нэг хүсээгүй хин нэг ч гэсэн амьдрал руугаа ч юм уу ингэж оруулж ирүүлж тэр хоосон орон зайг ингэж хүчээр дүүргэх гэсний хэрэггүй гэдэг тал дээр танд зөвлөгөө ирж байна. Яг тэгвэл бүх юм нөгөө цаг хугацаатай. Тийм болохоор цаг хугацаа гэртэл таныг өөрийнхөө сэтгэл зүг шарахыг эдгэж ангаах. За хэрэг бүр огт хинтээч хизээч харьцаж байгаа үгүй одоо анх удаа тийм шинэ хайр дурлалд учрах гэж байгаа ийм хүмүүсийг бол одоо нөгөө ганцаараа байгаа цаг үедээ өөрийгөө айгүй ингэж нэг одоо өөртөө одоо нэг хүнийг шинээр хайрлах хайр сэтгэлийн харьцаа яг ямар байдаг вэ гэдгийг одоо нэг юу гэх юм ганцаараа байгаа цаг үеигээ одоо үг нь олдож орж ирэхгүй. Ганцаараа байгаа цаг үе чинь өөрөө танд хэрэгтэй. Та хин нэгнийг сэтгэл зүйдээ бүрэн дүүрэн хайрлах, за хин нэгэнтэй ингээм хамтдаа цагийг өнгөрүүлэх одоо нөгөө цаг нь болоогүй учраас тэрэнд яарах хэрэггүй гэдэг ганцаараа хүмүүст ирж байгаа мессеж. Өмнөх урд харьцаа дуусаагүй байгаа одоо нөгөө бүрэн тэрийг явуулж чадаагүй байгаа хүн бол яарч тэгж нөгөө нэг өөрийнхөө сэтгэл зүйн зүрх сэтгэлийн хоосон орон зайг одоо яарж дүүрэх гэж яарах хэрэггүй л гэдэг. За ийм уншлага мессеж болж байна. Таны шинэ хайр ямар ч тохиолдолд хавар ирэх юм лээ. Хавар ирлээ, хайр ирлээ гэх юм байна. За нэгдүгээр группийн уншлага ингээд өндөрлөё. За 2 дугаар групп. За 2 дугаар группийн сонгосон бүзэр нь загас fish. За хос гоё алтан загас. За энэ бол ер нь бол ид баялаг. Тэгээ за бас хосын харилцааг илэрхийлж байгаа.
тийм үзэр сонгоч. За уншлагыг болохоор Tarot Wonderland гэдэг үзрээр уншнаа. Wonderland Tarot үзрээр. За тэгээд мессеж картууд нэг хэд хэдэн төрлийн үзрөөс мессеж картууд аваад авсны дараа нэг мөсөн бүх үзэр дэлгэсний дараа уншлагыг эхэлнэ. За хоёрдугаар группийн зориулагдсан мессеж карт. За ring буюу амлалт. Осын харилцааг илэрхийлсэн үзэр байна. За хоёрдугаар группийн зориулагдсан мессеж карт гаргаад өгчээ. За хаад одоо энэ Romance Angels картаас бас хоёрдугаар группийнхандаа зориулагдсан карт авъя. Хоёрдугаар группийнх зориулагдсан карт өгчээ. Free yourself. Free yourself. За дахин нэг үзэр авч. Calling in your soulmate гэж байна. Манай хөлт гэрээ цэвэрлж байгаа гэдэг чинь дуулаад одоо баг энэ бичлэгт дундуур бас хүүхдийн дуулж байгаа юм болж байгаа чимээ орж ирвэл sorry гэрээ цэвэрлэх гэсэн чинь дуулаад үзэж тартах шиг байна. За одоо үндсэн тарах үзрөөс за та хизээ тэр хүнтэй уулзах вэ? Тэр хүнтэй та хизээ уулзах вэ? Та тэр үед яг ямар байдал нөхцөлтэй байх уу гэдэг нь байна. Та тэр хүнтэй хизээ уулзах вэ? Гурав группийн маань тэр хүнтэй хизээ уулзах вэ? Группийн маань тэр хүнтэй хизээ уулзах вэ? Тэр үед та яг юу хийж ямар байдалтай байх вэ гэж бас нэг тэр үед хоёрдугаар группийн маань яг юу хийгээд ямар хөө байдалтай байж явах нь вэ? За тэгвэл тэр хүн яг ямар хүн байх вэ гэдэг нэг мессеж авъя. Тэр хүн ямар хүн байх вэ? Тэр хүн ямар хүн байх вэ? За тэгээ хамгийн сүүлд нь Romance and Love гэдэг хөдрөөс нэг мессеж авчи. Romance and Love. За хоёрдугаар группийнхэнд хайрын тал дээр зөвлөгөө үзэр авна эндээс. Энийг зөвлөгөө болох болно. Зөвлөгөө үзэр нэг өгчээ. Зөвлөгөө карт авъя. Celebrate right way. За ерөнхийдөө дэлгэх үзрүүдэд дэлгэсэн байгаа гэт.
За энэ хүн бол таны ер нь алс ирээдүйдээ хамтдаа бүр гэрлэх, суух, амьдралаа холбох, энэ хос алтан загас шиг амьдралд хамтдаа урагшлах, бие бинийгээ төшөж тулах хүнтэйгээ та учрах болноо. Дараагийн харьцаа бол тийм хүн чинь байх болноо. Таны soulmate таныг дуудаж чинь. Soulmate гэдэг чинь таны амьдралын заяаны хань. Таны энэ амьдралд учрах ёстой хүн чинь таныг одоо дуудаж байна. Та хоёр биенийгээ одоо ингээд учрах цаг нь ирсэн гэсэн үг. Таны дараагийн хүн бол дараагийн хос чинь бол тийм хүн чинь таны амьдралд орж ирэх нэ. За энэ хүзрөөс нэг мессеж аваад та тэр үед өөрийгөө айгүй юм гоё чөлөөлцсөн байх шаардлагатай байна. Та өөрийгөө чөлөөлцсөн байх шаардлагатай бас өөрийгөө чөлөөлцсөн байгаа цаг үед энэ учрал танд ирэх гээд байна. Та айгүй гоё амьдралаас юм нэг сэтгэл ханамж те. Одоо хэний ч одоо нэг та өөрийгөө чөлөөлнө гэдэг чинь та одоо нэг тийм баригдмал, хязгаарлагдмал одоо нэг хэсэг үгүй. Өөрийнхөө амьдралыг өөрийнхөө гарт ингээ бүрэн дүүрэн авч чадаагүй. Амьдрал надаас хамаарна. Миний сонголтоос хамаарна гэдэг юм уу? Яг нэг ийм бодол танд одоо бол байхгүй байгааг илэрхийлж байгаа байхгүй юу? Та хэн нэгнээс хамааралтай юм шиг одоо ингээд нэг ясандаа өөрийгөө бүрэн таних мдээгүй одоо амьдралыг ингэж айгүй гоё таашааж ингэж одоо таашаагаад тэр амьдралаас бүр өчүүхэн одоо нэг ширхэг тийм ээ одоо таарлаа нэг ширхэг цэцгээс ч гэсэн юм аз жаргалыг мэдэрдэг. Нэг байгальд гараад энэ одоо хээр ойд одоо юу хийн ингээд нэг сайхан 100 зугаал гарч юм одоо ямар ч цаг үед ер нь байгалийн сайхныг за тэгээл ингэ ер нь нэг таны ихтгэл үнэмшил ингээд нэг өөрчлөгдөх цаг үед таны энэ хүн тантай учирнаа гэдэг. Одоо болохоор таны нөхцөл байгаа байдал болохоор яг яаж байна вэ гэхээр та нэг тийм өөрийгөө айгүй эргчлөөгүйгээр мэдрээд байгаа. Ингээд өөрийгөө одоо ингээд энэ бол таны ингээд таны дотоод ингээд нэг мэдрэмжил байхгүй. Таны хэн ч ингэж хороогүй хашаагүй ингээд байгаа шүү дээ. Гэтэл та энэ дээрс өөрөө энэ нөхцөл байдлыг эвдэж та өөрөө эндээс гарахыг хүсэхгүй байгаа нэг тийм хязгаарлагдмал одоо дотоод мэдрэмжтэй байгаад байгаа гэсэн үг. Та би ч одоо юм чөлөөтэй эрх дураараа би хүссэн газар руугаа явж хүссэн хүнтэйгээ уулзаж би хинтэй ч одоо нэг юу яаж чадна эцсийн одоо харьцаж чадна эцсийн бүлэгт би одоо энэ амьдралаас бүхий л ингээл өчөөх жижиг зүйлээс ч гэсэн байгалийн сайхнаас ч гэсэн ингээд нэг кайф мэдрэмжийг ингээд аваад хүн ямраар юм гоё аз жаргалтай байж болдог гэдгийг танд нэг тийм ухаарж ойлгох цаг үед та энэ хүнтэйгээ уулзах бэлэн болох гэдэг байгаа. Тэгэхээр яг одоогийн нөхцөл болохоор та бэлэн биш байгаа гэсэн үг шүү. Тэр үед амьдралын жижиг бүхнээс ингээд нэг таашаал авч мэдрэмж авч чаддаг болсон цаг үед тантай яг ижил төрлийн хүн тантай уулзах гэдэг байхгүй юу? Нөгөө ижил энерги дуудана гэдэг шиг таны тэр хүн чинь таны soulmate байх болон тэр хүн таны амьдралын хань байх болно гэж байгаа байхгүй. Та нэг тэгэхээр одоогийн нөхцөл бол нэг тийм баригдмал үзэл бодол сэтгэлгээтэй байгаа л гэсэн үг. Та нэг гэрээсээ гардаггүй хүн байгавал та нэг гэрээсээ гардаг болох цагт тэр хүнтэйгээ уулзах жишээ нэ. Мэдээж гэртээ байгаад байгаа юм чи хаалгыг чинь тогшоод хин ч ороод ирэхгүй л дээ тий. Тийм болохоор магадгүй та энэ уран дулааны цагт нэг сайхан найз нөхдөйгөө гарч ордог юм уу? За тийм цаг үед тантай яг ижилхэн юм хүн таны амьдралд орж ирнэ. Гэхдээ тэр одоо таныг soulmate хоёр биений ингээд нэг дуудаад байгаа байхгүй calling гэж байна. Calling in your soulmate. Your praise гэ таны одоо нэг сахиусан тэнгэрүүд хоёрыг уулзуулахад одоо нэгсэндээ ингээд тусламж үзүүлэх гэж байна гэж байгаа байхгүй юу. Энд дээр ч гэсэн тэр хараа сахиусан тэнгэрүүд таныг ирээдүйд чинь амьдралыг чинь хантай учруулахад
тусламж үзүүлээд ингээд дуудаад байна гэсэн. За тэгвэл тэр нь одоо нэг тийм ер нь бас л зуны уран дулаан цаг үед байгаад байна. Та гэрээсээ үнэхээр гарах тийм дургүй хүн байгаад. Тэгээд таныг барыг энэ нөгөө найз нөхөд чинь байд юм чи одоо гэртээ ингээл байгаад тахар чи хинтэйгээ уулзаж уулзрах юм те одоо алуу гарыг гэдэг таныг барыг ингээд нөгөө энэ ямар хөвчлөлтэй хөөрхөн зураг вэ. Таныг одоо баг та энэ гэрээсээ энэ нэг дулаан тавтаа тухтаа өөрийнхөө энэ тавтаа тухтаа бүсээсээ гарах хүсэлгүй бүр ингээд за тэгээ одоо энэ хоёулаа нэг гурлаа ингээд найз нөхдөөрөө салхинд гараад ирээлаа гэл ингээд тэгсэн чинь та хэвээр үгүй би тийшээ явмааргүй миний сонирхол биш би дуртай биш тэр хөдөө гадаа гарч одоо би юугаа мэгүүл гэдэг юм одоо амар тийм дургуугаар тэгээд нэг өстө нэг аргагүй хүчинд чирэгдээд явж байгаа юм шиг ийм нөхцөл байдлын үед тэр найз нөхч нь өнөө таныг чирээд явж байгаа юм чинь таны сахиусан тэнгэрүүдийн юугаар л таныг чирж явж байна л да тий. Тэр үед та энэ хүнтэйгээ уулзах гээд байгаа байхгүй юу? Мэдэрчлээ. Ингээд зэрэлээд байна. Тэнд та айгүй хөөрхөн нөгөө уулзахыг хүсэж байсан хүнтэйгээ магадгүй тэр нь жоохон орой бүрэнхий харанхуй цагаар ингэж агаарсалдаг энэ дэр ч гэсэн нэг тийм бүрэнхий харанхуй тэгээд гоё төдөг галын гэрэл тийм үү лааны гэрэл тийм үү эсвэл гадаа нэг юм гоё сарны гэрэл тийм үү ингээд найз нөхдөөрөө хамтдаа байж байгаа үед энэ үнтэйг уулзах гэдэг. Тэгээ энэ хүн энэ найз нар чинь чамааг одоо өөрөг чинь одоо иймэрхүү байдлаар чирээд аваа явах нь л тэ. Учруулах гэж бүр айгүй тэмцэж штэ чамааг энэ хандрлаж чамд. Энд учруулах гэж. Тэр үед та магадгүй нэг харанхуйгаас жоохон айдаг. За магадгүй ингээд нэг орой өдшнийх тийм гадаа мадаа суугаалч байдаг юм уу. Нар сарны гэрэлд одоо ингээд сарны гэрэлд лааны гэрэлд одоо хаана нэг тийм бүрэнхий харахгүй суугаад байдгүй хүн. За тэгээд нэг юм хүүдэн сэрүү орсон сэрүүн цагт ингээд өөрөө ирэхгүй одоо ингээд тэр хүнтэй ингээд дотн сод ингээд тэрвэрлднэ гэж байгаа байхгүй юу. Тэгээ нэг ингээд одоо за дараа тавил аль хоёул энийг хамтдаа нөмөрчиж гэдэг юм нэг тим юм ингээд хамтдаа эсвэл аль нь миний нэг хүртгэд ороод наашаа суучаач ингээд харж одоо нойроос сэрүү орчлоо штэ та харлаа штэ гэд. Энэ ямар хөөрхөн хөвгчлөлтэй юу вэ те? Хөвгчлөлтэй хөөрхөн онцлоо бай. Та нэг тийм 5 дахын бүсээс ингэж чирэгдэж гарах гэж байгаа л энийг төрөөлөх. Тэгээ тэнд аюу гоё ингээд хүмүүс ингээд сэтгэлээрээ те би энд ингээд гоё идэж явах юм хамтдаа хаваагаад идэж уугаад ингээд ямаас айгу яг л энэ зуны орой байгаа байхгүй юу. Аюу гоё зуны үдш. За тийм л юм болох нь те. За тэр хүн тэгээ яг ямар энэ дээр болохоор те тэр тантай уулзах тэр хүн яг ямар хүн байх вэ гэдэг чинь. Тэр хүн ийм хүн байна. Тэр хүн магадгүй ингээ гадаад мадад олон жил байдаг юм уу сурж боловсрч байгаа байдаг юм уу ингээд нутаг орондоо ирсэн хүн байна. 100 амралтаараа нутаг орондоо ирээд за тэгээд энэ найз нөхөдтэйгөө аялал зугаалахад ингээ явж явах үед айгуу тийм цагийг баримталдаг айгуу цаг одоо юу гэх одоо нэг одоо за хэдүүлээ нэг тэдэн цагт уулзъя гэж тэгсэн бол айгуу цагаа барьдаг нэг тийм газар олон жил амьдэрсэн магадгүй нөгөө Япон шиг цаг минутаар амьдардаг ийм газар олон жил амьдэрсэн учраас хэнийг ч хүлээлгэхийг хүсдэггүй. Ерөөсөө би нөгөө цагийн юм цагтаа гэдэг шиг айгуу тийм юмд тийм их хариуцлагатай тийм хүн байх гэдэг байхгүй юу? Маш тийм хариуцлагатай. Тэгэд аливаа жижигхэн нэг юм ч гэсэн нэг тийм юу одоо нэг юмэг нэг тийм тоодгүй, анзаардгүй бол биш. Одоо ингээд жижигхэн юмыг ч гэсэн айгүй үн цэнийг нь ингэж нөгөө ойлгож ингээд та жишээ нь нөгөө танаас ингээд нэг жижигхэн бэлэг ингээд тэр хүнд ингээд гарын бэлэг ингээд нэг өглөө гэхэд тэрийг айгүй юм юу хүлээж авах юм. Дааж ийнэ юу гэх юм маш ингээд чухалчилж хүлээж авах юм.
Тэгээ тэр хүн айгүй тийм хөдөлмөрч хүн байх болно ер нь. Юу ч ингээ гараараа өөрөө хийчихдэг. Ер нь чадахгүй байсан ч би чадна гэдэг нэг юм гоё ачааллыг ингээд өөртөө ингээд авч чаддаг. Ёстой нэг тийм яаж л бол яаж амьдарч чаар тийм. За царай дүр төрхний хувьд ярих юм бол нэг аймагтар өндөр бол нуруутай биш. Тэгвэл тийм цайвар арьстай, шаргал арьстай тийм нэлийн тийм том нүдтэй том хамар мамартай дөө. Яг өндөр хамартай ерөнхийдөө нэг гадаад хүн шиг юм шиг яг магадгүй энэ гадаадд тийм олон жил цаг хугацаа барьдаг тийм газар байсан хүн шиг байгаа байхгүй. Тэгэхээр нэг тийм шаргал цайвар арьстай магадгүй ус мүсээ зарим нь шар мараар будцсан ч байдаг юм уу. Гэтэ нурууны хувьд бол нэг тийм өндөр биш баха. Нэг тийм дундаж нуруутай. Тэгээд нэг тийм нэлээд хөдөлмөрч юмыг айгүй тэгээд жижигхэн юмч байсан айгүй ингэж чухалчилж ингэж хүний өгсөн сэтгэлийн бэлгийг бол жишээ нь жижигхэн юм байсан ч айгүй нандинах хүн гэж гарч ирж байгаа байхгүй. Sorry. За тэгээд тэр хүн жоохон тийм нэг магадгүй энэ гадаадд ч юм уу өөр газар ингээд айгүй юм биеийн хүчний юм ажлын ачаалал айгүй юм хийдгээсээ болоод нэг хийжснээс удаан хугацаанд хийснээсээ болоод нэг жоохон биеийн ядаргаатай юм уу эсвэл бас нэг жоохон урд өмнө болоод өнгөрсөн арай өөр тийм хайрын харьцаанаас болоод сэтгэлийн жаахан шарахтай хүн байх магадлалтай гэж. За энэ хүн бол тэгээд таяр тэм нэлээ хурдтайгаар юу гэх юм дотносон. Маш хурдтайгаар дотносон. Тэгээд тэр хүний энэ сэтгэлийн шарах, ангаалт, биеийн ядаргаан дээр айгүй таны тусламж дэмжлэг одоо айгүй ингээд тантай харьцаж байгаа харьцаанаас тэр хүн ингээд нэг эдгэрэлтийг болоод ингээд айгүй гоё олноо гэж байгаа. Тэрэн дээр маш хурдан ингээд хоёр биенийгээ эдгэх айгүй гоё ийм балансаа олсон гоё харьцаа болноо. Таарын хувьд бол одоо энэ эцсийн бүлэгтээ бол гэр бүл болох хүмүүс байгаа байхгүй. Одоо нэг цайгаа хавааж уух тийм ийм гоё романтик үеүүдийг өнгөрөөх. Тэгээд баяр хүргье. Энэ бол хөзрийн зөвлөгөө үзэр учраас энэ бол баяр хүргье гэсэн тийм celebrate гэж баяр хүргэж байгаа үзэр. Тэгэхээр энэ таны энэ амьдралтаа учрах энэ хүн чинь бол таны зөв зам чинь байх болно гэж байгаа. Love is beautiful journey. Тийм. Хайр бол тийм гайхамшигтай аялал. Тэгээд таныг одоо зөв зам дээрээ гарна гэсэн үг. Амьдралд нэг сонголт шүү дээ, тийм ээ. Хэнийг сонгох гэж, хинтээ амьдрахаас шалтгаалж хүний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдөж, ямраар ч өөрчлөгдөж болж байгаа учраас энэ учрах хүн чинь таны бол зөв зам байх болно. Зөв сонголт байх болно. Баяр хүргье гэсэн мессеж. Та энд нэг юм өөрийгөө хайрцагтсан энэ байгаа байдлаас ингэж чирэгдэж гарснаар л бүх юм эхлэх юм дээ. За ингээд 2 дугаар группийн уншлага. Бас их утга учиртай сайхан уншлага боллоо гэж бодож байна. За уншлага хүлээж авсан танд баярлалаа. За одоо гурав уншлага хийгээд энэ хаана
За ингээд 3 дугаар группийн уншлага эхлүүлье. За 3 дугаар групп бол Лили гэд хөзрийг сонгочихъя. Лили хөзөр. За тэгээд унших хөзөр нь болохоор Вич тарууд. Вич Magic тарууд хөзөр. Magic тарууд. За энэгээр уншихыг хийнэ. За тэгээд 3-4 төрлийн Oracle картуудаас бас одоо мессежүүдийг аваад за тэгээд дараа нэг мөр хөзрүүд дэлгэгдсэний дараа уншлага хийх юм байгаа шүү. За 3 дугаар группийн зориулагдсан мессеж карт авъя. За энд орж ирж байна. Могой Снег гарч ирж байна. За дараагийнх нь үзрээс. За 3 дугаар группийн зориулагдсан. Хэдий хостой болох вэ? Тэр хүн ямар хүн байх вэ гэдэг сэдвээр уншлах юм. За, мессеж карт өгье. Мессеж карт. За, мессеж карт. Тэр хүн яагаад учрах вэ? Яагаад учрах? Ямар хүн байх вэ гэдэг нь. Тэр хүн ямар хүн байх вэ? Яагаад учрах вэ гэдэг нь. За одоо харагч үзрөөсөө. За тэр хүн та яг хизээ учрах вэ? Хизээ учрах вэ гэдэг. Үүнтэй та хизээ учрах вэ? Тэрүүтэй та хизээ учрах вэ? За тэгвэл тэр хүн ямар хүн байх вэ? Тэр хүн ямар хүн байх вэ? За өөр юм үзрээс тий Romance and Love гэдэг энэ үзрээс бас явах юм байна. Тэрийг мартчих чинь. За Romance and Love гэдэг энэ үзрээс дахиад зөвлөгөө үзэр авна. Romance and Love жоохон Romance гуравдугаар группийн зориулсан зөвлөгөө үзэр авъя. Reading. Twin Plum гэж шүү. Twin Plum. За ерөнхийдөө дэлгэх хөзрүүдэд үлдэлгсэн. За тийм болохоор одоо уншлагад орно. Raindrops. За нэг take a chance on them. Chance on them. Deception. За
тэдэнд одоо боломж олгоорой гэсэн үзэр байна. Боломж олгоорой. За могоо бол жоохон тийм нэг найдваргүй байдлыг жоохон хуурам мэхлэлт, найдваргүй байдлыг илэрхийлдэг үзэр, жоохон тийм хуурамч байгаад байгаа байдлыг илэрхийлдэг үзрөө. За тийм болохоор энэ хөзрүүд болохоор ерөнхийдөө танд зориулагдсан мессежүүд. Эднэр болохоор та хизээ учрах уу, тэр хүн ямар хүн байх вэ гэдэг мессежүүд. Oracle картуудад ер нь бол танд зориулагдсан мессежүүд ирээд байгаа юм. За тэгэхээр энэ дээр яг юу хэлэхэд байна вэ гэхээр та урд өмнө тохиолдсон өмнөх хайрынхаасаа одоо бол тэг өршөөж одоо тэндээс бол та нэг суралцах юмаа суралцсан. Тийм болохоор одоо нэг өршөөж уучлж тавьж явуулах цагийг илэрхийлж байна. За та тэгсний дараа бас өөрөө гэр бүлээ болон өөрийнхөө сэтгэлийн шарахыг эдгэж ангаасны дараа танд дараагийн боломж ирэх ба. Тэгэхээр таны одоогийн нөхцөл байдал болохоор одоо юу бүр дараагийн өөр хүн хүмүүнд ямар ч тийм боломж олгохгүй нэгдүгээр боломж олгохгүй байгаа. Боломж олгохгүй байгаа нь болохоор яагаад гэвэл урд өмнөх нөгөө харьцаанаас авсан одоо нэг өршөөл тийм нөгөө уучлал тийм яг л одоо тийм цаг үе дээрээ тэгэд өөрийгөө эдгэж ангаах цаг үе дээрээ яваа байхгүй юу тийм бас гэр бүлийн эдгээлт хангаалтж явж байгаа. Энд чинь одоо магадгүй гэр бүл хүн байсан бол салалтаас үр хөөхт хүртэл ингэж нөгөө нэг сэтгэл зүйн шарах сорой авдаг. Зөвхөн одоо ганцхан та биш ингээл ерөөсө гэр бүлээ эдгэж хангааж бас уучлж өршөөж тэгээд өөр хүнд боломж олгосны дараа танд одоо дараагийн харьцаа ярина. Та одоо болохоор нэг гэсэнтэй ингээд нэг одоо хин нэгэн таны амьдралд орж ирсэн ч та тэр хүнийг одоо яг нэг тийм бүрэн дүүрэн ингээд нэг одоо юугаар хүлээж авахгүй байгаа гэсэн үг. Хүлээж авахгүй гэхээс илүү хүлээж авах чадваргүй байгаа гэсэн үг. Яагаад гэвэл энэ өмнөхөөс авсан хуурам эхлэлт тийм жоохон сэтгэлийн шарах сорив тэгээд одоо та өөр хин нэгэнтэй харьцсан ч та өөрөө яг энэ харьцаан дээр одоо бэлэн биш байгаа учраас ерөөсөө тийм чин сэтгэлээс хайрын харьцаа гэдэг чинь өөрөө айгүй гинэн бас цайлган тэгээд ингээд итгэмтгий тэгээд нэг одоо өмнө нь шарах сориггүй ээжж хайрын харьцаа одоо ингээд нэг яг жинхэнэ утгаараа урагшлна, жинхэнэ утгаараа хүнийг хайрлна, жинхэнэ утгаараа бас хүнээс хайрыг хүлээж авч чадах байхгүй. Гэтэл таны одоогийн байгаа нөхцөл бол үнэхээр тэгэх ямар ч боломжгүй боц чадлагүй байна л гэдгийг илэрхийлж байгаа. Та хин нэг тэгэж нэг урт өмнөх ийм шарах сорвтой гомдлсон өршөөгөөгүй байгаа харьцаа дээрээ та ерөөсөө хүнийг тэгэж яг л байгаа чигээр нь одоо тийм нэг цагаан цаас шиг ерөөсөө хүлээж авч чадахгүй байгаа гэдгийг. Тэгээд энэ харьцаа хизээ танд өөр харьцаа ирэх вэ гэхээр та хүнийг яг нэг өөрөө эдгэрж ангаагдаад дараагийн хүнийг нөгөө байгаагаар нь хүлээж авах чадaltaй болцсны дараа танд тийм харьцаа ирэх гээд байна гэж хэлээд байгаа байхгүй юу? За тэгвэл та тэр харьцаа та хизээ тийм хостой болох вэ гэхээр та хизээ тийм хостой болох вэ? Та өөртөө маш их итгэлтэй одоо би хүнийг хайрлаж чаднаа. Би хинт ч ингэдэг нэг сэтгэлээ зориулахад бэлэн байна гэдэг шийдвэр гаргасан цагт гэж байгаа байхгүй юу? Танд нэг тийм цаг үе ирэх юм байна л да тий. Одоо аль болгын хуучинтай зуралдах, өршөөж тавьж явуулж уучлж гэр бүлээ эдгэж хангааж ингэсний дараа танд
үнэхээр хүнд одоо итгээд ингээд сэтгэлээ өвлээд бүх ингээд нэг хамаг ингээд бодит байгаа байдалтай эвлрээд ингээд сайхан хүнд сэтгэл зориулах чадaltaй болсон яг тэр цаг тийм шийдвэрийг гаргасан гэж байгаа шүү. Тийм болсон биш. Тийм шийдвэрийг гаргасан цаг үедээ танд хайр гэдэг өөр дараагийн хүнийг хүлээж авах ийм одоо сонголтууд гэх юм уу боломжууд танд ингээ гарч ирнэ гэдэг. Тэр хөзрийн одоо яг зөвлөгөө хөзөр дээр болохоор таны дараагийн тэр таны амьдралд жинкнээсээ одоо таны энэ өмнөх хүмүүс ч бай, хүн ч бай зүгээр ингээ танд туршлага хуримтлуулахад л ерөөсөө одоо нэг үүлийн үрээрээ уучраад та тэнд одоо нэг үүлээ үрээд баралцаад одоо энэ дээрээс ингээд шархацсан ч бай, ингээд уучлах чадахгүй ч бай иймэрхүү нөхцөл байдалтай энэ харьцаа дууссан байлаа гэхэд угаасаа тэгжил таарад тийм байхад дараагийн харьцаа чинь бол танд харин жинхэнэ урт удаан хугацааны амьдралын чинь хань та тэр хүнтэйгээ жинхэнэ хос болох харьцаа бүрөөс нэг одоо амьдралын хань тийм твин плам чинь бас угаасаа нэг учир одоо жинхэнэ тантай нэг амьдралыг нэг эцсийн төгсгөлийг нь харах хүнтэйгээ учирна гэж хэлээд байгаа байхгүй дараагийн тэр таныг бэлэн болсон цагт ирэх хүн чинь тийм шийдвэрийг та гаргаж бэлэн болсон цагт энэ хүн чинь эрэхтэй одоо ирнэ гэдгийг хөзрийн зөвлөгөө хөзөр дээр гарч ирж байгаа. За тэр хүн яг ямар хүн байх вэ гэхээр энэ lovers хөзөр, magician хөзөр. За тэгээд hanged man гэсэн хөзөр. Тэр таны жинхэнэ хайр байх болно. Ерөөсөө. Тэр хүн ерөөсөө энэ амьдралын бүрэн төгс хань байх болно ерөөсөө. Одоо ингээд таны энэ өнгөрсөн бол суралцсан асуудал. Одоо жинхэнэ хайр гэдгийн хамгийн сайхныг нь мэдрэх, жинхэнэ хосын амьдрал гэдгийн хамгийн сайныг мэдрэх, хамгийн сайхныг мэдрэх танд жинхэнэ лили гэдэг чинь аз жаргалын цэцэг байхгүй. Танд жинхэнэ аз жаргалыг авчрах хүн байх болно тэр хүн чинь. Та тэрний хажуугаас бүр үнэхээр хаачгч хангад мэн хөдлөхийг хүсэхгүй байгаа ингээд дүүжлэгдсэн ингээд хөлнөөс нь зүүцсэн байгаа юм шиг ингээд та тэр хүний хажуугаас бүр үнэхээр алхамж холдохыг хүсэхээргүй тийм хүн. Та тэр хүнтэй маш аз жаргалтай байна нэрэ үнэхээр юм. Бүр чин сэтгэлийн жинхэнэ хайр гэдэг юмыг мэдрэх учраас. Та тэр хүнээсээ бүр ёстой болж өгвөл ингээд одоо хөл гараараа оролцолтчод ингээд хамтдаа айгу хөөх ингээд тэгэл байж ивэл танд ингээд бүр үнэхээр ингээд нэг тийм хайр гэдэг юмыг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх аз жаргалыг авчрах хүн. Таны зүрх сэтгэл жинхэнэ гэрэл гэгээг асаах. За тийм хүн таны амьдралд дараагийн хос болох хүн чинь тийм хүн орж ирнэ гэд. Энд хэлсэн шүү дээ. Та одоо нэг юмд одоо нэг чин сэтгэлээсээ хандаж чадхаа байсан л гэсэн үг. Энэ өмнөх харьцаанаас болоод. Хин нэгэн таны амьдралд ингээ орж ирсэн ч та тэр хүнийг нэг гоё өнцгөөс ерөөсөө үнэхээр харж чадахгүй болцоод байгаа. Тэгэхээр та өөрийгөө эдгэж ангаагаад дараа нь ингээд нэг гоё юу яах вэ гэдээ орж ирэх гээд байгаа байхгүй юу? За тийм хөзөр тийм уншлаг байна. За тэр хүний ер нь гадаад дүр төрх ер нь ямар хүн байх вэ гэдэг жоохон хэрэг дуулаад тэр хөзөр аваад үзье. Гадаад дүр төрх нь ер нь учрах тэр хүний гадаад дүр төрх ямар хүн байх вэ? Ер нь хүний ямар хүн байх вэ? Учрах тэр нэг хүн 3 тэрхний хүн гадаад төрх нь ямар хүн байх вэ? Нэг тийм гоё юм нэг тийм гоё
гоё инээмсэглэдэг. Маш гоё инээмсэглэдэг. Хэвээр нэг инээхт нь баг нэг нүүрнээс нь гэрэл цацарж байгаа юм шиг нэг тийм инээхэд баясгалантай байгаа царай нэг хүмүүс нэг ингээд нэг бүр нэг цаанаасаа нэг юм юу өгдөг хүн байдаг шүү дээ. Одоо нэг юу юм бэ? Нэг тийм инээмсэглэл чи та юунд нь татагдах вэ гэхээр юус ингээл тэр хүн ингээд нэг юм инээмсэглэл байж байгаа царайнд нь бүр үнэхээр татагдана. Тэр инээмсэглэл нь тэр хүнд айгүй тийм гоё зохино. Бүр нөгөө инээмсэглэлийг харахад хүн нэг тайвширна гэдэг шүү дээ. Энэ гоё инээмсэглэлийг харж байхын тулд баг нэрээ ажууд нь байнга байж идэг гэж бодогдохоор тийм гоё инээмсэглэдэг хүн. Тэр инээмсэглэл нь тэр хүнд бүр маш гоё зохидог гэсэн үг. Тэр инээмсэглэлээр баг хүнийг нэг идгээж ангаах тийм хүн. Тэгээд тодорхой хэмжээний тийм нөгөө байр суурьтай бас нэг жаахан тийм их зантай дүү за тийм хүн. Тэгээ инээхээр л айгүй гоё бүр тийм. Тэр инээмсэглэсэн дүр төрхөнд нь маш ихээр татагдах юм байна та. Анх ингээд тийм уулзаж нөгөө яасан хүнтэй. За. Өөр онцгой шинж тэмдэг юу байх вэ? Бас мөн таныг айгүй юм нөгөө бас мөнгө санхүүгээр бас таныг нэлийн бас харж хандаж хангах хүн байна л да. Тодорхой хэмжээнд тийм мөнгө санхүүтэй тийм нэг өгөөмөр гэх юм уу? Өгөөмөр тийм өглөгч байгийн байдалтай. За тийм хүн байх юм байна уу? Онцгой содон тэг шинж тэмдэг байдал нь бол за ингээд 3 дугаар группийн уншлага өндөрлөё. За амжилт хүсье. Нар тусчээ бас л